Туулааны үртэй подкаст гэсэн юм гинвэлээ. Туулааны үртэй подкастын сонсогчид өөртөө тохиолдсон эвгүй түүхүүдэд Facebook Messenger-ээр илгээсээр байна. Та өөр тохиолдсон лус савдаг сүнсч өтгөр юу байдгийн элдв эвгүй түүхүүдэд Туулааны үртэй подкастаар хуваалцахыг хүсвэл Facebook Messenger-ээр илгээгээрэй. Эзэн муутын хороо хүйтэн, ээж муутын хоол хүйтэн, эв муутын санаа хүйтэн. Ногоон дарихийн тууж. Эрт урд 6 зүйл хамаг амтны их болсон илэрхий зөөлөн авирт илт ногоон тонилгогч ногоон дарих яншин сүм дүнжин гарвын хийдэд 10 наснаас 77 нас хүртэл хатуулжил Дияныг бясалган суув. Дияны үндэснийг дүүргээд 6 зүйл хамаг амтны их болсон илэрхий зөөлөн авирт илт хурдан тонилгогч ногоон дарих дээд сайн цагийн мянган бурхан, Шагамүний бурхан, Очирван бурхан, Окторгуйн төмөн хуваргуудын оронд дээш нисэн өөд болов. Мянган бурханы орныг 3 үе эргэж мөргөөд би яншин сүмд дүнжин гарвын хийдэд 10 наснаас 77 нас хүртлээр хатуужил Дияныг бясалган суув. Урдах минь холдож, хойдох минь ойртож, идүүгээ гагцаар тул надад нэгэн үр заяа гэж хутггүйсэнд сайн цагийн мянган бурхан 6 зүйл имийг айдслан өгвэ. Тэр имийг зоогсны сүлд 99 насан дээр Очирванаас үндэстэй ургамал наран мэт өнгөтэй улаан вимбийн тоор жимс уруултай өндөр бярузан мэт тэгш сайхан биетэй хас эрдэн мэт шүттэй галбар ваасан мод мэт нуруутай галбар ваасан эртний энэтхигийн домгийн уламжлалтай хүслийг хангагч мод тэнгэрийн мод сүүдэртэн суухад хүссэн бүхэн аяндаа биелдэг гэдэг. Бодтой бурхны дүртэй оюун нэртэй бодисадва хөвгүүн төрвэ. Тэр хөвгөөнийг бадамлын ухаа цэцгэнд хучиж элдв зүйлийн жимсийг шимүүлэн байтал 3 хоногийн сүлд хөвгүүн үгүй болон одов. Ногоон дарихийн дэлгэр цоройн дээш ивхтэл татв. Бадрангуй саруул цээж нь балар харанхуй болж бат төвшин сэтгэлэн дайвалзан юмжин цагаан хөхөн ширхэн хатв. Сарн цагаан царай нь харлаж сайхан зандан хөлн сөхөрч алтан амаар шороо өмхөн унаад дээд тэнгэрийг дэнсэлтэл дооз газрыг донсолтол уйлж хувхай модноос навч цэцэг ургатал хонхор газар ус тогтдол хайлв. Тэр цагт дээд сайн цагийн мянган бурхны орноос Шагамүний бурхан өөд болон ирээд баруун мутраас нь дээш татаж аваад 3 үе сургаал талбайд дээш нисэн өөд болов. 6 зүйлийн хамаг амтны их болсон илэрхий зөөлөн авирт илт хурдан тонилгогч ногоон дарих алтан жигүүртэй мөнгөн сүлтэй бор ирээн харцгай болоод мянган бурхныг 3 үе эргэж мөргөөд би яншин сүмд дүнжин гарвын хийдэд 10 наснаас 77 нас хүртлээр хатуучин Дияныг бясалган суув. Дияны үндсийг төгсөөд сайн цагийн мянган бурхны оронд хүрч идүүгээ би ганцаардвал надад нэгэн үр заяа гэж айлцсанд 99 насан дээр минь ургасан наран мэт өнгөтэй улаан вимбийн уруултай өндөр бярузан мэт тэгш сайхан биетэй хас эрдэн мэт шүттэй галбар ваасан мод нуруутай бодтой бурхны дүртэй оюун нэртэй бодисадва хөвгүүн төрсөн билээ. Бадамлын ухаа цэцгийн дотор 30 байн атал 3 хоногийн сүлд гагцхүү төрсөн оюу бодисадва минь үгүй болон одов. Сайн заяатай агсан болвоос мянган бурхны оронд шав болон төрсөн болов уу гэж санаад ирвэ. Гагцхүү төрсөн бодисадва хөвгүүний минь үзв үү химээ мэдүүлв. Мэдүүлсний хариуд Эви 6 зүйл хамаг амтны их болсон ногоон дарих минь чиний гагцхүү төрсөн бодисадвагч нь үтсэнгүй гэв. Тэр цагт
Хойд мөрт зар талбахын тулд бэлэг тэмдгийг айлтгана. Зүрхний ихэнд 500 цогцын бэлэг бүрдсэн бих харминг буй билээ. Тийм болохвол миний хөвгүү магад мөн гэж зар талбив. Доор замбуу твд бууж 18 тамийн амтны альва зовлон арилгаад замбуу твийн дээр 2 хүлт хүмүүн 4 хүлт адгуулсан төрсөн болов уу гэж тэр амтнаас бас асуув. Тэд амтд бас үтсэнгүй гэв. Замбуу твийн амтны зовлон арилгаад ногоон дээрх бишгүүр мэд дуунаар хашгираад хайлж яваад гадаад далаад живж өгсөн болов уу гэж санаад гадаад далайг 3 сар болтол шүүрдээд ис олов. Ис олоод буцаад бишгүүр мэд дуунаар хашгирч хайлж явтал нэгэн хон хэрэг уулзав. 6 зүйл хамаг амтны их болсон ногоон дээрх аль газраа морилж явмүй хэмээн айлтхан үзвээс ногоон дээрх 99 насан дээр минь ургасан нар мэд өнгөтэй улаан вимбийн уруултай өндөр бярузан мэд тэгш сайхан биетэй хас эрдэн шүдтэй галбар ваасан мод мэд нуруутай бодтой бурхны дүртэй оюун нэртэй бодсодва хөвгүүн төрсөн билээ. Тэр хөвгүүн минь 3 хоногийн сүлд үгүй болон одвой. Түүнийгээ эрен сургалж дээд сайн цагийн мянган бурхны оронд ирж ис олов. Доор тамийн амтнаас асууж ис олов. Замбуу твийн 2 хүлт хүмүүн 4 хүлт адгуулсанд очиж асуугаад ис олов. Гадаад даалаг 3 сар шүүрдээд ис олов хэмээн айлтав. Хон хэрэг энерхийн сэтгэл үгүй, илгэлхийн сэтгэлтэй, хайрлахын сэтгэлгүй, халтхын сэтгэлтэй боловч мэдсэнгүй гэж айлтгаад алтан уулын орой дээр 7 үе номын чанар бясалгасан 99 диян хийсэн 9 хил мэдэх окторгой мэрэгэн цагаан арш хар цагаан зурхай зурж хар цагаан чулуу талбиж байхыг үзв. Тэр мэдэх буй химээв. Ногоон дайрах хэрээнд өргөл талбив. Чи миний замыг зааж мөрийг шулуутгаж өгснөөр жаварт тэнгэр даарахгүй биетэй болгоорой. 60 жалгыг нэвт харах нүдтэй болгоорой химээгээд усан нүдний оронд бэлгийн нүдийг өгөн сойрхов. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг сонсож байна. YouTube-с өөр платформ юм уу вебээр үзэж байвал наадах чинь миний зөвшөөрлгүйгээр танд хүргэж байгаа хулгайн бичлэг юм. Тиймээс намайг дэмжихийг хүсвэл YouTube дээр subscribe дарж хонхоо итгэжүүлээрэй. Ногоон дайрхийн тууж. Тэндээс ногоон дайрх алтан уулын орой дээр очоод 7 үеийн номын чанар бясалгасан 99 жил даяан хийсэн 9 хил мэдэх окторгой мэрэгэн цагаан аршиг 3 үе эргэж мөргөөд айлтгав. Би Яншин сүмд дүнжин гарвын хийдэд 10 наснаас 77 нас хүртлээр хатуу жил Дияныг бясалган суув. Дияны үндэснийг дүүргээд идүүгээ гагцаар тул нэгэн үр заяа гэж сайн цагийн мянган бурхнаас худаг гуйсан тул 99 насан дээр минь ургасан нар мэд өнгөтэй улаан вимбийн уруултай өндөр бярузан мэд тэгш сайхан биетэй хас эрдэн мэд шүдтэй галбар ваасан модон мэд нуруутай бодтой бурхны дүртэй оюун нэртэй бодсодва хөвгүүн төрсөн билээ. Тэр хөвгүүн минь 3 хоногийн сүлд үгүй болон одвой. Дээд сайн цагийн мянган бурхны оронд ирж ис олов. Доод тамийн амтнаас асууж ис олов. Замбуу твийн дээр 2 хүлтэй хүмүүн 4 хүлтэй адгуулсанд очиж асуугаад ис олов. Гадаад далаад 3 сар шүүрдээд ис олов. Тиймийн тул би окторгой мэрэгэн цагаан арш танд бэлэг төлөг айлтгая гэлээ. Окторгой мэрэгэн цагаан арш цагаан, ногоон, хөх гэсэн 3 өнгийн чулуугаар зурхай зурж бэлэг буулгаад аваа 6 зүйлийн хамаг амтны их болсон ногоон дайрх минь гагцхүү төрсөн оюу бодсодва хөвгүүн чинь сайн цагийн мянган бурхны оронд байна гэж буух чинь юу гэв. Тэр цагт ногоон дайрх аваа энэ зарлагч нь үнэн болтугай. Үнэн болохгүй ширгсэн юмчин цагаан хөхнөөс минь сүү урс гэж байтал юмчин цагаан хөхнөөс нь сүү 70 мэт урсав.
алтан твш дүүртэл сааж барьц барьж Барамидыг гүйцээвэ. Барамид бодис сэтгэл бэлэгт хүргэх ёс суртахууны шинж гэсэн үг. Бэлэг Барамид арга бэлгийн ёс, даяаны Барамид даяан хийх ёс, өглөг Барамид өглөгийн ёс, шагшаа абад Барамид суртлын шүтэн ёс, хичээнгүй Барамид хичээнгүй ёс, хүлцэнгүй Барамид хүлцэнгүй ёс гэсэн утгатай үгнүүд юм. Окторгуй мэрэгэн цагаан арш бас өнгийн чулуугаар бэлэг буулгаад ногоон дайрих минь оюу бодсодва хүүгүн чинь ахуу их магтаалтай харилсан номын биетэй 11-ний гууртай авид бурхан титэмтэй төгс лагшин биетэй тэгш мянган мутартай алга бүгдтэй нүдтэй амтныг нэгүүлсэхгүй дүртэй арт зандан үнэртэй элдэв хэвийн хувцастай эрдэнсийн чулуун чимэгтэй хоньсон бодсодвагийн зарлагтай хүн галбингагийн игшихтэй хутаг эрдэм төгссөн 6 үсгийн тайрантай горвон цагийг айлтгагч бэлэг бэлгийн зүрхтэй хүсэл бүгдийг хангагч чандман эрднийн сантай хүчин бүгдэн төгссөн цагаан лаван өнгөтэй цаглашгүй гэрэлттэй бодтой бодсодва лавтай мөн гэж буух чинь юу вэ гэв. Ногоон дайрих энэ зарлагч нь үнэн болдгоо гэж эрдэнэт дөрвөн мөчөө барьц барьж Барамид гүйцээвэ. Бас нэгэн өнгийн чулуугаар бэлэг буулгаад аюу бодсодваагч нь их болсон 6 зүйл хамаг амтны зовлон ихтсний тул сайн цагийн мянган бурхны оронд Шигамуны бурхан Очорван бурхан Окторгуйн төмөн ховрог хулгай хийж аваад алтан суврагны дотор 366 давхар алтан цагаан бомбны дотор буруулан байна гэж буух чинь юу вэ? Химээсэнд ногоон дайрих их бие хил сэтгэл юугээ барьц барьж Барамидыг гүйцээвэ. Ногоон дайрих окторгуй мэрэгэн цагаан аршид ерөөл талбав. Чи энэ насанд хар багш агсан боловч хойд насандаа жимсэглэн нэр дуулыг эзлэн цагаан өвгөн нэртэй бурхан болж туулаад хамаг хүмүүн адгуусны гамшиг дамжгийг арилгаж баруун мутартаа луун тэргүү тайгийг барьж явах болтугай гэж ерөөл талбав. Ногоон дайрих минь аюу бодсодва юугаа ирж олоод зовлон дамттыг зовлонгоос тонилгоод амгалан өөд болж явтугай гэж хэлв. Ногоон дайрхийн ерөөл талбисны хүчээр цагаан өвгөн гэж явагч очир дар бүлгөө. 6 зүйлийн хамаг амтны их болсон илэрхий зөөлөн авирт илт хурдан тонилгогч ногоон дайрих алтан жигүүртэй мөнгөн сүлтэй бор тарлан харцгай болон хувлаад дээд сайн цагийн мянган бурхны оронд зорин очоод бишгүүр мэд дуунаар хашгиран хайлж хар уулын орой дээр хархиран явагч хар ирээн барс минь хаан байна. Хүрэн уулын орой дээр хүрхэн явагч хүрэн ирээн барс минь хаан байна гэж дуудаж хангинж явтал 2 замын уулзуур дээр нэгэн хар хэвнэг өмссөн. Хэвнэг цас бороонд өмсөх нөмрөх давхац хувцас. Цов арг үрсэн хатагтааг үзээд хамаг чимгээ түүн тайлж өгөөд түүний аргийг үрж баруун гартаа ирээн таар барьж зүүн гартаа хувга таяг барьж гуйлан чимгэн болон хувилж зарсан хүмүүний герт 3 сар явбай. Тэр цагт сайн цагийн мянган бурхан оюу бодсодваг зуны дунд сарын 15-нд 18 хөлтэй алтан ширээн дээр залаад зүг зүгт нь мянган бодсодвагаар хүрээлүүлж авшиг номыг сонсож байв. Ногоон дайрих түүнийг харахуул энэ миний хөвгүн мөн бололтой гэж санаад даган гарам ядаж байтал Шигамуны бурхан зарлиг болов. Та нар энэ эмэгний хэн байна гэж сандгав. Химээхэд тэр бодсодва нар бид танихгүй гэв. Ногоон дайрих энэ биш үү гэв. Тэгмэгц тэр бодсодва нар ногоон дайрхийн өмнөөс цагаан солонго татуулж оюу бодсодваг ширээнээс нь болгож аваад 366 давхар алтан цагаан бомбны дотор буруулаад өөр нэгэн бодсодваг ширээнд суулгаж дахиж байв. Тэр цагт ногоон дайрих
Цагаан солонгыг үлээж орхиод харан гихүүл өөрийн бодисод дуваагүй. Танихгүй нэгэн бодисод дуваагүй зөв. Ногоон дайрхийн сарн цагаан царай нь харлаж сайхан зандан хөлн сөхөрж бишгүүр мэд дуунаар хашгиран хайлж гагцхүү төрсөн оюу бодисод дуваа минь намайг юун орхих чинь энэ вилээ гэд амаараа шороо өмхөн унав. Тэр цагт Шигамүний бурхан өөд болж баруун мутраас нь дээш татан аваад амандах шороог нь хилээрээ долоогоод 3 үе дээш татаж босгоод 3 үеийн сургаалыг альдваа. Амаргийн эцэс хагцдаг биш үү? Хагцны эцэс уулздаг биш үү? Төрсний эцэс үхдэг биш үү? Үхсний эцэс төрдөг биш үү? Тарсны эцэс хатдаг биш үү? Хатсны эцэс тарьдаг биш үү? Хэмээн сургаж зарлиг болоод орондоо өөд болов. 6 зүйлийн хамаг амтны их болсон илэрхий зөөлөн авирт илт хурдан тонилгогч ногоон дайрх бишгүүр мэд дуугаар хашгиран хайлж байхыг оюу бодисодва хөвгүүн сонсоод оюу бодисодва хөвгүүн час хитэл дуун гаргаад цагтаа юм цагтаа химжээтэй юм химжээндээ гэж айлдаад 366 давхар алтан бомбыг дэлв тийрж алтан суврагыг орхин гараад ихтэй ирж хүзүүнээс нь тэвэрвэ. Тэр цагт тэр хоёрын уйлах тунд Шигамүний бурхан ширээнээс шилжин догдолж байв. Байсан шавнар нь бүгд барагдашгүй уй гашуунд дарагдваа. Очирван бурханы 3 өдрийн дуун бүрээний дуун тасарч хурлын чуулган тасарваа. Их хөвгүүн хоёрын уйсан нулимс нэгэн их далай болж тэр далайгаас уусан хүн амтан эргэтэн дутуун эргэтэн бүрэн болж балаа амтан нүдтэй болж дүли амтан чихтэй болж байв. Тэр цагт Шигамүний бурхан сайн цагийн мянган бурхад болон хамаг бодисодва нар ирж ногоон дайрх хөвгүүн хоёрыг хагцуулан ядав. Очирван бурхан дор Шигамүний бурхан зарлиг болов. Чи нэгэн аргатай биш үү? Энэ их хөвгүүн хоёрыг хагцуулж үз гэв. Тэгмэгц очирван бурхан ширүүн дүр бариад оройн очрыг булга татж аваад 2 төмөр соёо болгоод баруун хөлнөөсөө баруун ирээн луу гаргаж зүүн хөлнөөсөө шар ирээн луу гаргаж хөрхрүүлэн их хөвгүүн хоёрыг хагцуулваа. Ногоон дайрх хөвгүүнээ баруун мутраас нь барьж байгаад бас дахин үгүй болох болов уу? Гихүүл тавьж болохгүй байна гэд дахин тэвэрвэ. Тэр цагт оюу нэрт бодисодва ихээсээ алдуулж ядаад 32 лагшин төгссөн эрдэнэт цагаан шүдэ булга татаад 3 насны дүрээр ховилж эхийн юмчин цагаан хөхийг хөхөн суув. 3 сар болсны хойно эхийн хөх дундаа орж хөвгүүнч ханава. Тэр цагт их хөвгүүн хоёр талбилцваа. Их хөвгүүн бидэн хоёрын уйлах донд Шигамүний бурхан ширээнээс шилжин догдолж гинэм. Байсан шавнар бүгд барагдашгүй уй гашуун дарагдаж гинэм. Очирван бурханы дуун бүрээний 3 үеийн хурал тасарваа гинэм. Одоо бидэн хоёр тэр алдаагаа намынчил суугаа гэж 500 илжиг луусаар хив хадаг очиж ирээд 18 хүлтэй алтан ширээн дээр бурхан бодисодва нарыг залаад барьж бараа мэдийг гүйцээвэ. Би оюу бодисодва юун ирж явахдаа олон амтныг үзвэ. Жаргалтай амтан ч олон, зовлонтой амтан ч олон байна. Гэвч зовлонтой амтан илүү олон бололтой байна. Би тэр зовлонт амтны зовлонгоос тонилгыг гэж сансан минь зөв үү, буруу юу гэж айлтгав. Тэр бурхан бодисодва нар аваа энэ санаа чинь зөв сайхан санаа байна. Бид илт туулсан бурханч болов амтныг инэрч чадахгүй байна. Бид харин даган баясалцъя гэлээ. Тэдний бодисодва нар ногоон дайрх хөвгүүн хоёрыг бас 18 хөлтөө ширээн дээр заалж 7 тоо тойрч 3 таа мөргөөд чамааг юун бид зовоосон учир болвоос 6 зүйл хамаг амтны зовлон их болсны тул зовлон амтны зовлон гүйцэтгэвэ гэж чилээсэн минь тэр бүлгөө гэж хив хадгаар барьж бараа мэдийг гүйцээвэ. 6 зүйл хамаг амтны их болсон ногоон дайрх
оюу боцдва хөвгөн юугэн аваад Замбуу твийн 18 харанхуй тамийн амтныг зорж их тэрэгний замаар орж явтал хоёр замын уулзуур дээр нэг үгсэн өвгөн лам хөвтгийг үзв. Энэ эрдэнэт хүмүүний яаж хагцсан хувирга буй гэд очвоос арай хин үгсэнгүй амьд хөдөлж хөвтгийг үзээд эрдэнэт дөрвөн мөчн дээрээ өргөж талбаад юмчин цагаан хөх юугээ хөхүүлэн 3 сард хичээгээд чанагш дагуулan явтал өвгөн ламын турсанд их тул явн чадах үед эв хөвгөн хоёр ээлжлэн өргөвэ. Мөрний мах барагдаж ясыг цайтал үрж явтал өвгөн лам мөнх бусын дүрийг үзүүлв. Түүний хүүрийг нэгэн их хурал сүм байхын дэргэд оршуулан талбаад чанагш тамийн оронд хүрээд тамийн дэргэд алтан гүрмэл зандан суврах босгож тэр сувраган доор их хөвгөн хоёр Дияныг бясалган суув. Тэр тамийн амтан бурхны хутгийг олж байв. Тэр цагт огторгуугаас алтан имэйл хазаартай навчин хар морь ирээд их хөвгөн хоёрт хүлэг болж тэр тамийн амтныг зовлонгоос гарган тонлгов. Тэр цагт эрлэгийн төмөн ярахчин эрлэг номун хаандаа ирээд бид тамийн сахиусны тул там юун дүүрэн болбол баярлдаг. Там хоосон болох л гомддог үлээ. Одоо там хоосон болоход хүртэ гэж айлтгсанд эрлэг номун хаан зарлиг болов. Тэр морийг барьж иртвэ гэв. Эрлэгийн төмөн ярахчин тэр морийг барих гэж иртэл тэр морь ухаанаар мэдээд ярахчны өмнөөс угтаж иртэл ярахчд моринд өгүүлв. Бид чамайг барих гэж ирсэн бүлгөө гэв. Тэр морь өгүүлэх юм. Би там дуунах заяатай бөгөөс та нар хийвч эс хийвч унахгүй биш үү гэж хэлээд өөрөө баригдвэ. Тэр эрлгүүд морийг аван явах цагт морь ярахчныг ус бүгдийн үзүүр дээгүүр онуулж эрлэг хаанд одов. Эрлэг хаан зарлиг болов. Энэ морийг тамд орхихтун гэв. Төмөн ярахчин морийг аваад халуун тамд орхив. Тэр эрлгүүд тамийн өрхнөөс шагааж харан гихүүл тэр тамийн өрхнөөс алтан салаатай мөнгөн навчтай элдв зүвлийн жим сургаад сэрүүн сайхан булаг урсаад хөх сайхан навч дэлгэрээд тэр тамийн зовлон тамтад хун цэнгийн дуу мэд их шиг дурсхан сайн цагийн мянган бурхны оронд зорин шав болж төрж байв. Ярахчин нар хаандаа очоод тэр ямар жигтэй морь буй тун эс мэдэв гэж морины альва учрыг дэлгэрэнгүй айлтгав. Эрлэг номун хаан бас хүйтэн тамд орх гэж хэлв. Энд дурддагдж байгаа тамийн орон 18 там халуун хүйтэн там зэргийг илүү дэлгэрэнгүй сонсхийг хүсвэл миний өмнө оруулсан тамийн орон бичлэгийг үзээрэй. Хүйтэн тамд орхиод мөн тамийн өрхөөр харан гихүүл бас урдах тамийн ёсоор тамийн амтан тонилж байв. Бас ярахчд эрлэг хаандаа ирж айлтгав. Эрлэг номун хаан тэр морийг 3 давхар ширмэн байшинд 9 давхар төмөр ногт орногтолж 9 давхар төмөр чөдрөөр чөдөрлөж орхихтун гэв. Ярахчин нар тэр морийг харанхуй хар байшинд орхиод орон орондоо тархав. Тэр морь ширмэн байшинг дэлв дайрч гараад ногоон дайрах хөвгүн хоёрт очиж урдах 2 замын уулзуур дээр хөвцөн өвгөн лам бий бүлгөө. Мөрний мах барагдаж ясыг цайтал үүрсний ачийг хариулж чадвуу. Эс мэдэв. Дээд галтан тэнгэрийн гагц охин 5 ухаанд мэргэжсэн тансаг зандан дагныг оюу боцдвагийн хатан болгож өгөөд юмчин цагаан хөхний сүүний ачийг хариулъя хэмээгээд огторгойд нисэн отов. Тэр цагт төмөн ярахчин ширмэн байшинд ирж морийг үзвээс үгүй ажгав. Бас эрлэг хаанаас илж ирээд тэр ярахчныг морио авч ирэхтун химээвээс айлтгах үгээ олж чадан 3 хоног тамийн амсар дээр хөвтөв. Эрлэг хаан ирэхгүй бараалах химээсний тул төмөн ярахчин хаанд ирж бид тэр морийг том эс мэдэв. Харанхуй ширмэн байшингаас үгүй болж байна уу? Химэн айлтгсанд хаан мишээгээд тэр морь бос
Шигамуны бурхан буюу химээж тэр ногоон дайрах хөвгүүн хоёрыг энд залж ирэх түн химээвээс ногоон дайрах хөвгүүн хоёрт илж очиж Эрлэг хааны зарилгийг айлтгавас бид их хөвгүүн хоёр тамийн амтны тусын тулд Диян бясалгалж суумаа. Дияны үнцийг төгсөөд очиж бараалхъя гэж хэлв. Тэр хэлж тэгээд харав. Тэдвэхэн ногоон дайрах хөвгүүн хоёул Эрлэг хаанд очивос хаан тэдний өмнөөс үнэртэн шатааж ухтаад алтан шар ширээн дээр заалж эргэл мөргөл хийж байгаад ин айлтгав. Ногоон дайрах ихийн агистад нь ер нь хэдвэ чинээ болов гэж айлтгавас ногоон дайрах бээр эс мэдв. Эрт урд цагт Шигамуны бурхан зарлиг болдог үйлээ. Ногоон дайрахын туужийг дуудаж судар номыг уншвас 3 муу заяанд юр ул унах гэж байдаг билээ гэв. Түүний хойно Эрлэг хаан бээр тэр үнэн болохгүй л 1000 галав нөхчөөгүй цагт би буян хилэнц хоёрыг ялгасаар баймгүй. 1000 галав нөхцсний хойно шавтанд болон төрөх ёроол талбий химэв. Түүнээс 1000 галав нөхчөөгүй цагт ногоон дайрах амтныг тонилгож байх. Эрлэг хаан буян хилэнц хоёрыг ялгаж байх учир тэр бүлгөө. Тэр цагт бурхан Бодсодва нарын айлцсан нь ийм юм. Ногоон дайрахын хөвгүүн оюу Бодсодва ертөнцийн хаан болж төрийг барих цагт галдан тэнгэрийн гагц хүүхэн 5 ухаанд мэргэжсэн тансаг зандан дагныг хатан болгож сулгавас орчлонгийн хүмүүн амтны өөхөх зовлон үгүй. Үгээрэх гарцгүй инх жаргалан мөнх наслах болно гэж айлцсан бүлгөө. Энэ ёсоор 8 эрдэнэ бүрдсэн навчин хар морь хан тэнгэрийн оронд халин нисж явтал галдан тэнгэрийн гагц хүүхэн 5 ухаанд мэргэжсэн тансаг зандан дагна амтны тусыг сэтгэж ариун орон зугаалж явж байгаад тэр морийг үзэж зарлаг болов. 3 ухаанд мэргэжсэн гоо цэцэн дагна минь энэ юун сайхан үзэсгэлэнтэй морь вэ? Түүнийг надад авчир би унаж сорж үзье гэв. 5 ухаанд мэргэжсэн тансаг зандан дагна минь уужим сайхан цээжинтэй учрыг хянан бодоорой. Утгыг шинжлэн мэдээрэй. Унах хадгуус биш бололтой. Урих сах хүссэн мөн бололтой. Химээсэнд 5 ухаанд мэргэжсэн тансаг зандан дагны таалал сэтгэлд нийцсэн тул 8 эрдэнэ бүрдсэн навчин хар морийг надад барьж ир гэлээ. 3 ухаанд мэргэжсэн гоо цэцэн дагна өвсний үзүр туурайгаа хүргэлгүй өндөр ууланд сүүтрээ хүргэлгүй өөд сөөрөг хатран яваа 8 эрдэнэ бүрдсэн навчин хар моринд алтан уургыг сунгаж мөнгөн хуваараа осорлож барьж авав. 5 ухаанд мэргэжсэн тансаг зандан дагна 8 эрдэнэ бүрдсэн навчин хар морийг хөлөглөж тавтай сайхан гүйдлэр нь 5 бэрийг өнгөрөөд уужим сайхан гүйдлэр 10 бэрийг өнгөртөл сүмбэр уулын хүндийгээр ороод сүн далайн хөвөөгөр ороод хүү ихийн завгүй хүмүүний ертөнцөд хурч зайг ихийн завгүй замбуу твд ирж буувэ. 3 ухаанд мэрэгдсэн гоо сэцэн дагна галдан тэнгэр эцэгт нь галбар хатан ихэд нь нармай тэнгэр ахт нь 80 түмэн дагнст нь яаралтай мэдээг зарлаж явж нэхэж ирэв. 5 ухаанд мэргэжсэн тансаг зандан дагна минь галдан тэнгэр эцгээ гасланд нэрвэгдүүлж галбар хатан ихээ зовлонд живүүлж нармай тэнгэр ахаа энлэнд дарагдуулж 80 түмэн дагнасаа өнчин болгож орхив. Өнөр олноо орхиод өнчин ганцаар юунд одов гэж дуудсанд 3 ухаанд мэргэжсэн гоо цэцэн дагна минь уужим сайхан цээжиндээ учрыг хянан бодоорой. Ногоон дайрахын хөвгүүн Бодсодвагийн хатан болбол орчлонгийн өөхөх зовлон үгүй. Үгээрэх гарц үгүй. Инх жаргаж мөнх наслах болно. Химээсэн буцаж болшгүй бурхны зарилгийг дагаж явна. Хаан эцэг хатан их хамаг улсад минь хариу учрыг айлтга. Химээсэнд тэнгэрийн орны улс бүгдээр тэнцэшгүй ихээр гашуутан ойлов. Ногоон дайрахын хөвгүүн оюу Бодсодва 5 ухаанд мэргэжсэн тансаг зандан дагна хоёул
Сэтгэл нийлэлцэж ногоон дарихийн хамтаар Бурхан Бодисдвагийн зарилгаар Бодола уулын дэргэд алтан ортыг барьж мөнгөн суврагыг байгуулад амар жаргалангаар ажирахын цагт орчлонгийн хамаг амтан өөхөх зовлон үгүй. Үгүрхийн гарц үгүй инх жаргаж мөх наслан суув. Ногоон дарихийн тууж ингэж төгсөв. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзэх хүсвэл YouTube дээр Тулаан нэвртэй хуудсыг subscribe дарж хонхыг идэвхжүүлээрэй. Миний бичлэгүүд зөвхөн YouTube дээр ордог. Өөр платформ юм уу веб дээр байхгүй юм. Мөн Facebook дээр Тулаан нэвртэй гэсэн хуудсыг минь дагаарай. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.